За юу цаанда залуусаа солонгос кино гээд амар заяа үзүүлэхгүй шаагилдаад байсан болохоор чинь ястаныг үзээтэй кино олж ирж байгаа нь шүү. Хангуг Сарамуудын ээлжид бангер кино болох Илчлэлтүүд гэдэг эвгүй кино гарч. За тэгээд хамаг үйл явдлыг нь яриад юу гэв өөрсдөө үзэж харсан сонссон дээр байлгүй тийм ээ. За ингээд бичлэгээ эхлүүлье. Та нар харин бозор уруугаа гоцоолгоод орхиорой. Окей? Бичлэгийн хамтран ажиллагчаар олон улсын спорт бооцооны сайт Melbet ажиллаж байна. Дахин хэлье. Спорт бооцоо шүү. Тэ. Та бүртгүүлж байх явцдаа промокод оруулах хэсэгтэр кино MLB гэж оруулснаар 150% бонус авах боломжтой. За тэгэхэд хамаг байдгаа тавьж тууваа. Тэгвэл зайлаарай хөө. Мэдв? Гэмгүй цэвэр ичимтгий жаахан охиныг бүр нэг бозартаа баригдсан үрчээсээ ар хуйхныг дагаад явж байдгийг. Чуваа сүмдээ орж ирээд ашгүй нэг хүмүүс тунд орчод байхад хүртэл орж ирчихэд лалар царайлсан дүрлээсээ хоёр цэгрээрээ нэг шуналтай хараад байх. Өгцөн загас шиг царайтай юм яг ардаас нь дагаад гардгийн даваан дээр сүмийн пасторга зогсоогоод сүмийнхээ рекламыг хийнгээд ашгүй үлдээдэг юм байна. Нөгөө охин хажуухан дэлгүүр орж яваад 7 хоног хэлэн дээр хоол тавиагүй тэнэ муутай игч хүүг мөргөдөг юм. Баахан им араас нь гударчаад нөгөө хухан хар хүүрийг гарч ирэхийг хүлээдэг юм да. Ардаас нь дагаад явж байсан юм л да. Хэлэхээ мартчих. Тэр хооронд пастор найрка хийж өгөөл цамц бэлгэлэнгээ ангид бүглөختөө нэр усыг нь асууж барьсан чинь нэг л эгдүүцмээр санагдаад чи одоо яг нэрмэр асуугаад байгаа юм бэ? Яах гээд байна? Гэл. Би энэ хавьд амьддаг хүн болохоор хальтаа хараад гарлаа штэ. Писта зүгээр явуулчих та гэдэг багт. Удасны дугаарыг ядаж тэмдэглэж аваад үлдэх хэрэгтэй байна гэж хэлж амжаагүй. Шууд зураг хөргийн дараа шатдаг. Шизон хөдөлгнүүгэмээр харц-марцсан өөрчлөгдөөд байдал нэг л биш. Пастор гэсэн хальт утсаар ярих шаардлага гараад утсаа аваад ярьсан чинь саяхан хөлсөлсөн тагнуул чинь эхнэрийг нь хувийн дасгалжуулагчтайгаа хошуу амаа нийлүүлээд ужээ багуулцах цаашаа болсон гэдэг хогцсон мэдээг хүлээж аваад паник атак шаах уу яах уу гэж байтал аймаар биемээ барайл нөгөөх рүү яарал ороод ирсэн чинь мань харьлаа. Йоо нөгөө гал дээр шил тавьчихсан гэж хэлээд гарах гэсэн чинь гутал мутлыг нь өмсөөлж өгнө гэж бас яах юм аа. Яа. Яг шивэртэй хөлийн гутланд хийхийн даваан дээр хөлөнд нь тэнсэнгийн төхөөрөмж шаалттай байдаг юм байна. Эхнэр нь ардуур нь 1000 тавьж байгааг мэдсэн. Хаачих гээд гангалаад байна гэсэн чинь сийхгүй их сургуулийн уулзалт гэж хэлээ үсттэй. Гэж явах шиг аа. Тэгэл юу ч ярих вдэ гээд хэлээ залгицсан явж байсан. Замд нь нэг барилга дээр томоо гэгчин сүм баригдаж байгааг харддаг юм да. За хараа. Чи энэ сүмд пастораар орчуулж ирээдүг гэрэлтэй боллоо шүү. Ухаанаас суртал урахуулгыг айлаа. Томбой игч маань гэртээ ирээл аавтайгаа сайхан орой хоол идэнгээ чийлрэ гэж бодсон биш. Нөгөө бузрын ардаас битгий өөцөлдөөд бай. Өнгөрсөнд нь үлдээ. Энтэргэл аав нь тийрээд эхэлдэг юм байна. Зайлвал. Иш ядч байхад ихнэр мэхнэрийн хэвгэнд яасан цай ордын багш дээрээ ирээл та сүм барьж байгаа гэлөө. Гэл. Намайг пастораар авч чадах уу? Гэ шулуухан асууж чадахгүй хотлоо тойруулаад инээж барайл илэрч байх хооронд багш нь чи тэр сүмд хэнийг пастороор ажиллуул болно гэж бодож байна гэд пал хийдл асуучлаа. Юуста би сайн мэдэхгүй байна. Толгойд орж ирвэл хэлье гэж хуцхын оронд байна штэ. Би штэ би гэд хэлчих. Бас л битүүрсэн хуйхтай амьсгав юм да. Нүүрэн дээр нь хэлээгүй байд сүм дээр ирсэн. Намайг тэр сүмд пастор болгоод өгөөч гэд Иесусээс гуугаж шатсан яа. Тэгсэн ихнэрэн залгаснаа. Хөөе, чи хүүгээ сургуулиас нь аваагүй мó? Би хавгаа үсттэй. Хүү алга болчлоо гэдг юм байна. Оо, тий. Би харин мартсан. Сүм дээр ирсэн ба штэ. Багш нь мэдэхгүй байгаа мó? Гэд бүр нэг мэдрэлийн эс нь устдаад мэктэй эс нь ихссэн юм ааш. Хүүг нэг эрэгтэй хүнийг дагаад явсан гэж байна гээл ихнэр нь ойлгох үед гэн тухайн орвоо яв нүдэнд нь нөгөө үрчгэр хуухныгийн зураг чөтгөр болж харагдаал. Хүүтэг авахулсан зураг нь байрнаасаа хөдөлж мөдөлдсөн байдал бүр нэг л биш шүү. Бузрыг нэрээр нь шүүгээд хайсан чинь гэмт хэрэгт орооцолдож байсан гэд хаяг маяг мэдээлэл нь байж байдаг. Гялс гараад хайхаар явлаа. Нөгөө талд манай ахч дуг нойрондоо төгжиж байхдаа дээхэн үед дүүг нь нөгөө үрчгэр гөлөг барьцаалцсан битүү нүдэд нүдмүүдийг нь дэлб хавтгаалцсан байж байдаг юм да. За ардаас нь дагаад байсан нь дүүг нь барьцаалж байсан болохоор одоо ардаас нь дагаад байдаг юм байна. Хөр. Тэгсэн бүр дүүгийнхэн сүнс өрөөнд нь ороод ирсэн. Би таныг намайг ирж аврахыг маш их хүлээсэн гэж шааж шүү.
Богшмол тэрэн болцсон байхад нь бөө мөгөөр яваад сүнсийг нь амарлуулчихгүй тайвшруулдаг юм зэм уугаад байх юм ядж байхад. Хаалаад уурах болгонд би таныг ирж байна гэж итгэдэг байсан ч дахиад л тэр эрэхтэй орж ирдэг байсан. Гинэ. Хэвээ олон хоног өдөр дарааллаж дарамтлагдаг зэвүүн гүлг юм байж л дээ. Хүүн орсоргүй болчиход байхад хүүгийнхээ ардаас хайж явахгүй төсөөлдөө автчаад нөгөө бузрын ардаас мөшгсөн чинь машиныхаа хойно хар ууттай юм бариад хүр зэмтрээ бацаагаад байх юм. Яд жоохот санд руу шаацсан. Ёо би нөгөө гэд хутсаар угаад аятайхан дуудлага энэ ч өгч чадахгүй тэнийг царайлсаар угаад нөгөөхөө явуулчихлаа. Гачууртын эцэг шагаал ороод ирсэн чи нөгөөхөө алдчихт. Эргүүдж байгаа хооронд нөгөөх нь ардаас нь дагаад ороод ирдэг нас. Хүн бас ийм эргүү байж болох. Та одоо дагаад байгаа эргүү. Гэсэн сэгсгэр үстэй системач авкарцсан гацалт өгөөч юм дуурч чадахгүй. Тэгснэл учиргүй машинаас нь хүүгээ хайж энэ. Хүүн байхгүйсэн чинь нөгөөхийн хөлөнд нь байсан төхөөрөмжийг шалгаад харсан байдгүй. Ээхүр гэд машин руугаа алуулахаасаа өмнө зогтъё гэсэн чинь баригдаад хар улсан бороонд ноцолдож байсан тэнэг навшиг үзэндээ түүртэд өнхөрч унаад чулуун толгоогоо зөхиод байхгүй. Үхэшэс. Тэгсэн хүү яхана хүүгээ олдсон шүү ангийнхаа хүүхдийг дагаад гэрт нь очсон байж штэ гэж залглаа. Яг тэр мөчид хадан дээр Иесус Христ тодорч үзэгдэх юм. Пистанчд юу гэж нэгэд нөгөө бузар ядаж байхад сүмийнхэн цамцыг өмссөн. Ял сүмийнхэн цамцыг тайлж аваад хүүрийн хавцсаас түлхэж унгаж humгүй зогтон да. Цагдаа ажилдаа эргээд орсон дахиад нөгөө хухаа навш хөлнөөсөө монитороо салгаад авсан киноны ихэнд гарсан өхөн алга болцсон хайгаад олохгүй байгаа. Бодвол энэ хүр дахиад барьцаалсан байж магадгүй. Бүгдээр ажиллагаа эхлүүлээгээл тохироод гэрдний ирсэн чи бүр нохой хороо. Ханман дээр хүн амээр чөтгөрийн нүд мүд зурцсан. Яг юу ч юмд. Тэгсэн пастор гэж аимхай гүлчгийн сүм дээр хэрэгэ хүлээх тухай гуглцсан сууж байсан чинь цагдаа нар сүм дээр нь хурж ирээд та энд нэг хүн цогцуулах гээд байна гэд нэг дуудлага өгснөг үү гэд асуусан. Би андуурсан байлээ. Хөрзмөр зөрөөд охоор нь тэгээд утсан. Жохо айгаад. Тэгсэн харин хүү олдсон гэд би тэр газрыг орхиж явсан шүү. Тий би нөгөө буруугүй хүн шүү. Гэд хуцаж байх хооронд эмэгтэй цагдаа тэр хаваар нэг доншуушлаад юм хом үзэл яваад байх юм аа. Маний эргүү хармала шавартай нөгөө цамцаа зүгээр сандал дээр тогтсон шавартай гутлаа арчиж угаагаагүй тэр чигтэн тавьдсан байж энэ. Эргүү үрийг эмэгтэй цагдаа шууд сэжиглээд эхэлдэг юм да. Болсон явдалд бодтой хандахгүй шууд л аваа та намайг ашиглаач гэж залбираад наачих юм. Багш нь хүрээд ярих юм байна гэд мессеж бичсэн чинь уйлж майлал яг яагаад ч юм гэдэг. Багш тэрээрэл бүх үнэнгээ ярьж нүглээ намжлах гэж байсан чинь нөгөөх нь зөрүүлээ зовлонгоо яриа шагаад. Товчхондоо багш пастрын хүн их нэртэй байж сүмийнхээ нэг охинтой уулзаад байгаа юм байна л да. Энэ хүн бурхны төлөвлөгөө байх гэж. Яа юу гэж байгаа юм бэ биз? Мохор сосгийн манлай хоёр баачка амьдрал тохиолдож байгаа бүх үйл явдлыг бурханд даатгаад хоёулаа өргөжлөөл гэж авч. Мань хүмүүр тэрэнд нь огшоод нэрэл бурхны өгч байгаа даалгавар байх гэж итгэдэг. Бозор булагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан уба офис дээр ирсэн. Энд ч та яагаад хан дээр нүдмүд ирээчэд байд юм бэ гэж гайхшаа варцсан байж. Хойд эзхэн дарамтлагдаг байсан болохоор энэ хүн өөрийн мэдлгүй юм болцсон гэд өгтөл нөмөрсөөр ял өрүүлээг юм уу да зайлуул. Таны тэр эргүү шийдвэрээс ч болж тэр хүн ял идлээгүй. Харин манай дүү болсон явдлыг хүлээн зөвшөөрч чадлагүй амиа хорлож өгсөн байгаа юм. Ер нь бол чи алсан гэд дарклаад байдаг. Тэгсэн нөгөө алга болдог бяцхан охины ээж пастор дээр хурч ирээд яагаад заавал манай охин гэж гээл уйлаад байдаг. Манай охид юу тохиолдох болов? Гэд пастраас асуугаад гүчтэй тэрийгээс асууж яхав тийм үст. Нөгөөхөн зүгээрээ манай бяцхан аюу амьдрын хоёулаа хамт бурхан залбирцгаая гэж шалаа. За зайлж үз. Цагдаа нар нөгөө хүний машиныг олсон гинэ гэсэн пастор жаахан эвгүй болол хаан явъя да гээл очдөг. Шинжээс нар ирсэн ажиллагаа явуулж уулын пастор хаднаас түлхсэндэ. Тэгсэн доор нь байхгүй олдохгүй гэл байдаг. Энд танаа охин алгаа битгий орилж ажигч чадвай гэж загнаал. Тэгсэн пастор бас ирчээ сандарч ирэл. Та нар ямар нэг цогцоолсон уу гişээс. Эмэгтэй цагдаа айгүй гайхаад "Гэж та юу асууад байгаа юм бэ?" гэж сандарч төвлөж байгааг нь нилээн ажиглаад авандаа. Цогц салга болсныг мэдээд пастор бас л шок. Эхнэрээ ажилд нь хөргөж өгөх гэж байхдаа чи над хэлэх юм байхгүй юу? Хуурч үлдэх юм биш үү? Бурхны үгнээс зөрөөд аваал нөхрөө хураал Бодор сүнс чи миний эхнэр биес гар дуртачаалд авцсан эргүү тэрмэн зайлж үз миний эхнэрээс гэл. Толгоноос нь барьчаал орилоод байдаг юм да. Эхнэр нь ч бас уйлж хайлал би яста бузартай навш шүү гэл баг. Цамэтгэхгүй биста яа. Юу ч болоод.
За тэр экзорсизм дуусаад цааш явж байсан замд нь эмнэлгийн машин зогссон байдаг юм. Юу юм болоо гэж гайхаад цаашаа явсан пасторуудын эхнэрүүд эмнэлгийн хүмүүс зориулаад нэг өдөр гоё бай гэсэн юм байна. Тэгсэн чинь эмнэлэг дээр нь шавар шавхаа болсон хүн амар царайтай хүн ирсэн. Би тэд асраад байж байгаа юм. Тэгсэн хотоо цагдаагийн эмнэлэг дуудсан ирэхгүй юм яач вэ гэл нэг хөхөн гараал ирнэ. Мань хүн байдал бисцнийг ойлгоод Гелс эхнэрээ тууж оруулчаал нөгөө цэлцгэр навшиг хайж олсон чинь амандаа пастор намайг алах гэж оролдсон гэл үглээд байдаг юм. Юу вэ гэж харсан чинь өдөөсөн цэхээсээ хоёр нүдэрээ цоо ширтэж байдаг шүү. Цочол тэнгэр рүү харсан чинь сахиусан тэнгэр үзэгдэх тэр гэж хаасан. Юу гэж самруулв вэ? Учир зүггүй сандал дээр суулгаад ом хомгоо оргон зайлах гэсэн чинь нэг ах хүү олоод харцсан. Эмнэлэг ирэхээс өмнө Гелс машиндаа чихэж хаяад авд юм да. Цагдаа нар ирээд энэ царамуудаа хүн танаад ирсэн үү гэсэн чинь яг мөн байна. Тэгээд алга болчлоо гэж хайж багт. Нөгөө өвгөн чинь би хэн авч явсныг харсан гэснээ Иесус ирээд аваад явцсан тэрхэд. Амен мамен гэдэг. Тэгсэн пасторуудын эхнэрүүд ирсэн энд дуулж байгаамаа гэсэн эмэгтэй цагдаа ямар сүмүүдээс ирсэн листийг нь харъя гээл. Нөгөө пасторыг маань сэжиглээст. Сэжиг нь бол үнэн шүү дээ. Сэжигийн амьд чинь нэг балгасанд ирсэн битүү скочлж хаяал. Бурхан яагаад намайг чамайг энд авчруулад ийм нөхцөл байдал үүсгээд байгаа ирэх вэ? Чи юу гэж сатан болоод надад чамайг зөвл дуусгахыг хүссэн юм болоо? Гэл хий юмтай яриад баг нөгөө сэтгэс мэдрэлийн өвчтөд чинь гайхаж байрал энэ одоо малуу гэд баг гайхтал авдаг юм да. Хоцож өнгөх оронд чи намайг зүгээр алчаач. Бид нар сүмд чи явдаг жаахан охин хаана байгааг чамд хэлж өгье. Харин чи цагдаа салгаад намайг энд байгааг хэлж өг гэдэг юм да. Тэгээд цагдаад хэлчихвэл мань пастор гэмтэрэг үйлдсэн гэдгийг тогтоогдох гээд байгаа болохоор айсандаа үнэнгээ хэлж чадахгүй дарамтлах гэж оролдоод дийлэхгүй. Өөрийгөө хэлчих чадахгүй нөгөө хүн ч үннээ хэлчихгүй бол нэг жоох охин тэнд өгөх гээд байдаг. Эстагэл нүр амын битүү скоштод нэг өрөөрөө оруулаад бүтээж орхиод за юу ч гэсэн явъя гэд явдаг юм. Сүмдэр ирсэн бүх хүн ирсэн лаасаагаал аян зүгээр гэж хэлээч гэд пастороос хариу нэхэл уйлцгаагаал байдаг юм. Бүгдээрээ ороод учиргүй залбирцгааж байх хооронд цагдаа их сэжиглээд машиныг шалгаж байсан чинь дугуйн дээр нь үхрийн баас наалтсан байх. Гэнч тоогэл үнэртэж үзэл хаанхын үхэр болохыг бараг гадарлаа шууд мапаас агаал 15 км-ийн цаана нэг хэдэн үхэр байгааг олж тогтоогол явдаг юм. Меккэт пастор залбирч байснаа бараг л аян биднийг Тиважингаас харж байгаа юм тэгэл үхсэн болгоо шааж өгдөг юм. Ээж нь бүр шок. Мохор алгаанууд чулд. Үхрийн баасны үнрээр хаана гэдгийг олж тогтоосон цагдаа өөхөн балгасан дунд хурж ирээл битүү скоч туулсан сэжигтнийг олж аваад яг цагдаа дуудлага өгдөгийн даван дээр дүүгийнхэн сүнс гарч ирэл. Та яг наана зүйл дуусгаа талаач. Дахиад цагдаа тэгвэл мэдрэл муутай учраас гэмт хэрэг өглөөж чадахгүй гэх орхичин. Та алчхал та. Гэл хашгичаал. Игчхөө бүр яг солиордгийн даван дээр пастор орж ирэл игчийг хөрцдөд ухаан балартуулж орхино. Дөнгөж хэрсэн чи бүр дүрдээ орсон пастор бурхны даалгаврыг биелүүлж явнаа. Би энэ бузрыг дуусгах ёстой. Энэ бол чөтгөш үлсэн сатан. Гэсэн номлол айлдаж байх оронд дэмийн сандал дээрээ тийчгэрэх цагдаа ягч аяоныг хаана байгааг мэдсэн юм уу? Над чи хаана байгааг нь мэдэн штэ. Та ухаар л да. Надхаас чи аяоныг асууя гэсэн энэ чөтгөрийг зүйл дуусгахгүй бол болохгүй гэд хэрэлдээ шааж байсан нөгөөгч нь тажигт л хөхрөөл хороо болгон намайг нэг нүдтэй мангас ирж алдаг энэ гал. Бас нэг солиор нэмэгдлээ. Пастор бүр яг эргүүдц. 3 шил арих ганцаараа гудраад ухаан мэдрэлээ алдсан эргүү мал шиг болцсон. Чивэл чөтгөр би чамайг зөвл дуусгаж бурхныг баясгах болно. Гээл шийдэл яг эргэж хараад цагдааг буудах гэж байсан болтоол хажуудах нэг гогцоонд скотч урж хаяал цагдаатай ноцолдож байх оронд царамууд газар байсан утгыг цагдаарууд хөлхөж өгөөд пастрыг чүүвэ хажуудах багантай холбоод гавлдаг юм. Тэгсэн золгүй байдлаар өөртөө нь холбогдсон байсан шат цонхоор унахтаа гажлантан хамт татаад унсаа зайлвал. Унахтаа нөгөө охиныг ганц нүдтэй мангас идсэн шүү гэж хэлээд хорвоо гүйдэрхлээ. Мэдүүлэг өгөхөөр хүлээж байхдаа сайхан кофе нариулангаа бурхны магтаал дуулж бараал. Угаасаа даалгаврыг биелгүйцэлдүүлэх ёстой гэдэгтээ итгэцсэн болохоор ер нь бол сайн үйл хийж буян хураасан гэдэгтээ төгс сэтгэлтэй байна. Хотын захадлыг байшинг нурааж дахин төлөвлөлтөнд оруулахар зэхэж байдаг юм да. Гэтэл тэр байран дотор нөгөө аян маань хүлүүлээ Дамаскош туулсан тийч гинж байна. Хүний сэтгэл зүй судалдаг нөгөө нэг ах хөө пастрыг хий юм харж тэрэндээ гүн бат идэгдэг тийм нэгэн төрлийн сэтгцийн өвчтэй гэдгийг одолсон. Тэгээд нөгөө үхдэг бузар яагаад ийм нэг нүд зурсан болоо гэсэн чинь бага насны травмаасаа болоод нэг нүднээс айдаг болсон. Нэг нүд гэдэг нь эцэгтэй холбоотой айцаас үүдсэн гэж ярьж байсан чинь ард нь дүүгийнхэн сүнс үзэгдээд эвгүүдж барай. Энд бүр тийм сэтгцэн нэрүүл хүн байна уу?
Бүгд ямар нэг айдас, итгэл үнэмшилтэй автцгаацсан байдаг шээс. Чи дүүгийнхээс үнсийг хараад байгаа юм биш. Зүгээр гимшил чин дэндүү томроод гимшил мэдрэх үедээ дүүгээ байна гэж хий хараад байгаа юм. Гэл хэлсэн хэцүү штт. Тэгээд харагдаад байгаа юм чи яах юм? Ядаж тэр аюун гэд охиныг олохгүй бол би галзуурлаа гэл уйлж өрөөд ус нь үдлээ шахаад. Үгүй ингэж бахар гарч хаагаач тийм үст. Тэгсэн нэрэ нэг нүдгээр байн яриад байсныг нь цагдаа гэж аавтайгаа уцаар ярьж угаад үгүй нэрэ нэг нүдтэй байшинд аюун байж магадгүй юм байна. Гэл хотын бүх нэг нүдтэй юм шиг цонхтой байшингуудыг хайгаарай гэл даалгавар өгдөг юм да. Хайсаар байгаас яг тэр нурааж байгаа нэг нүдтэй байшин дээрээ аюуныг авраас. Аашас Марвелын кино шиг бүр алцганаа шагаад энэ кино бүр ёо. Чуа бяцхан охин ашгүй нэг юм авардсан байжээ. Киноны төгсгөлд цагдаа хорих газар ирээд пастортай уулзаад аюуныг олсон гэж хэлдэг. Амьд байсан байл. Та үхсэн гэд байсан худлаа шүү. Гэсэн чи пастор шок. Амьд байх учиргүйтэй. Үхсэн байх ёстой тоо. Бурхан надад үхсэн гэж тохио өгсөн. Гэд хуцаа шахта. Тэгснэ өрөөндөө орж ирэл Библийг унших гэж байсан чинь шоронгийн харан дээр Иесус тодорч үзэгдэв. Тэгэхээр нь альчуур норгож угаад нөгөө дүрсийг нь юу ч хуултан зүлгээл. Ингээл галзууралтайгаа тэмцээд байна гэж ойлгох уу яах уу хэцүү шас. Нэг имерхүү байдлаар кино манд дуустах юм. Энэ одоо юун галзуугийн өдрийн тэмдэглэл. Тавчхандаа бол элдв зүйлд мухраар идэхгүй айлуулах эрүүл сарвал байгаа эсхэ шалгаш байдаг аятайхан хүмүүс байгаарай тал гэж захиад байгаа гэж ойлголоо. Мэдгүй дууссан шүү. YouTube баяртай. Манайхаас